Хүний эрхийн үндэсний комиссаас боловсруулж оруулж ирж байгаа хүний эрхийн эрх хэрэгчлөөний байдлын талаар 24-р хэлтгэлийг улсын их хурлаар хилцүүлээд хүний эрхийн асуудал бол зөвхөн хууль зүйн мянгаар орны асуудал биш ээ. Ер нь бол энэ парламент цаашдаа анхаарч юун дээрээ бодлогын шийдвэрээ гаргах, юугийн зохион байгуулалтын үед одоо бусад байгууллагуудаа шахаж ажиллах юм бэ гэдэг зүйлээ бас бодох нь зөв байгаа. За хоёрдугаарт яг би энэ бол зүгээр би саналаа хэлж байгаа гэдэг манай комиссийн бас ойлгоорой. Оруулж ирж байгаа энэ саналуудыг сайшаалтай байгаа боловч дотор нь жоохон ангилмаар байна. Аль нь бодлогын шийдвэрийн, аль нь зохион байгуулалтын, аль нь төсөв мөнгө хүрэлцээгүйгээс ийм байдалд хүрээд байгаа. Тэгээ та хэдийн болохоор ерөнхий байгаад байгаа байхгүй. Тийг инк гэдэг нэг ингээд байдаг. Тэгвэл үнэхээр одоо юу гэдэг тавигдсан төсөв нь хүрэлцэхгүй байдлаас ийм болоод байгаа бол төсвийг нэмэгдүүлэх энэ төргээ жоохон тодорхой болгомоор. Тэгэхгүй ингээд үндсэн дата буюу та хэд маань анализ хийсэн хүмүүс маань ерөнхий байдлаар ингээд зөвлөмж өгөхөр Монгол улс октоосоо энэ дээр нэг төсөв тавьдгүй юм шиг ер нь нэг тийм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр юм ийм одоо юу гэдэг хүний эрхийг хангах асуудал ингээд үйл явц буюу энэ урт удаан хугацаанд үргэлжилж байгаа процессын шинжтэй үйл явц юм а гэдэг зүйлийг ойлгуулах гэдэг. Тэрнээс биш өнөөдөр ингээд нэг босч ирэнгүүтээ ингээд төсвийг ингээд бүтэн тавиачтай тэдэн тэрбум болгоод тавьсан чинь шийдэгдэхгүй байхгүй. Бид эдийн хандлага ойлголт байгаа төсвийг үр ашигтай яаж зарцуулах энийгээ дараа нь давтаж нэг удаагийн шинжтэй биш. Яаж ингэж давтамжтайгаар энэ бодлогоо үргэлжлүүлэх үү гэдгээс бүх юм хамаарна. Тийм учраас энэ саналуудаа бас яг тэр өнцгөөс нь бас бодож жоохон ангилж бас саналаа дэвшүүлж байгаа ч гэдэг зүйлийг би бас хүсэж байгаа. За тэгээд яг эцэст нь энэ дээр бас сонгуулийн жил биш. Одоо 28 он юу юуг л болно. Тэгэхээр энэ сонгох эрхийн хэрэгжилттэй холбоотой үүсэж байгаа цаашдаа үүсч болох энэ хүний эрхийн зөрчил эрсдлийг одоо бас анхааруулж бас бичиж орж ирсэн нь бас туйлын чухал байна. Энэ дээр ч гэсэн одоо хурал даргалагчаас бас чиглэл өгөөд төрийн байгуулалтын байнгын орон дээр бас энэ бүх зүйлүүдийг үнэлт өгөөд ажлын хэсэг гараад бас энэ сонгуулийн хууль тогтоомжийг бас нэг ихнээс нь авч үзэхгүй бол ерөн зүгээр одоо ингээд цаашдаа энэ сонгуулийн хууль тогтоомжийн маш олон зүйлүүдийг үндсүүлийн цэцэд өгсөн байгаа. Тэгээ энэ цэцэд өгөхийнхээрээр концепцүүд нь эвдэрж байна. За ингээд сонгуулийн жилд цэцэд өгөөд эхлэх юм бол сонгуулаа явуулж чадах юм уугүй гэдэг үндсэн хуулийн хязгаарлалтаа болоод ирж байна. Энэ өөрөө эргээд Монгол улсын ардчлал тусгаар тогтнолын одоо тогтнолд томоохон эрсдэл оруулах ийм зүйл болж байна. Тэгээ энэ зүйлийг хүний эрхийн үндэсний комисс бодлогын хүрээнд дэвшүүлж байгааг одоо бидэд бас анхаарч хууль тогтоогч нар ажиллах ёстой байна гэдэг зүйлийг би ингээд эцэст нь хэлмээр байна. За тэгээд хоёр дахь тэр нэг ихтгэл өгөн сонирхолтой байсан. Би одоо нэгэнт одоо асуулт асуух болцоогүй учраас саналаа хэлчихье. Энэ технологиос хүний хамгаалах цаг болж байгаа гэж бас дүгнж болохгүй шүү. Комиссийн гишүүдэд. Технологиг ашиглаж одоо явах нь гарцаа байхгүй. Эндх технологиг эзэмшиж байгаа, технологиг ашиглаад тэнд үүсэж байгаа хүний эрхийн гэдэг юм уу хүнтэй холбоотой мэдээлэл үү тийм үү энийг одоо процессын үйл ажиллагаач байгаа. Энд харин хүний эрхийн зөрчлийг яаж гаргуулахгүй байх уу гэдэг зүйлийг зөвлөмөр байна. Түүнээс би сая ингээд ихтгэлийн чинь бас өрөөндөө хараа суугаад байлаа. Технологиос хүнээ хамгаалах цаг болж энэ төр гэд амар дүгэлцтэй үг орж ирж шүү. Энэ бол тийм биш шүү. Эндээс бид нар зайлах арга байхгүй. Харин энэ хүрээндээ хүний эрхээ яаж балансжуулж авч явах уу? Аль хэсэг дээрээ технологи эзэмшиж байгаа хүмүүсүүдэд хариуцлагатай байх уу? Энэ зүйлүүдээ бодё гэдэг зүйлийг бас би эцэст нь бас нэг юм бодлогын залруулга гэлмээр байна. Тэгээд энийг улсын их хурлаар хилцээд бас тодорхой бодлогын шийдвэрүүдийг гаргаад ялангуяа дэвшүүлж байгаа энэ сонгох хэрэгтэй холбоотой юмыг цаг алдалгүй одоо ажлын хэсэг улсын их хурлаас гаргаж энэ хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг эхлүүлэх ёстой гэдэг зүйлийг би эцэст нь хэлмээр байна. За баярлалаа.